Ургацын баярт Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх оролцож, ард иргэдээ эрүүл хүнсээр хангахад бие сэтгэлээ зориулан ажиллаж буй хүнс хөдөө аж ахуйн салбарын ажилтан, албан хаагч, үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд хандан баярын хурлыг нээж үг хэллээ. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдаа, эрхэм үндэт малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчтэй мөн та бүхэнд эрхэм үндэт зочид ард иргэд та бүхэндээ Атар газрын эзэмшний түүх 65 жилийн болон хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсны түүхт 100 жилийн баярын мэндийг бас өргөн дэвшүүлье. Монголчууд бид эртээр үеэс эцэг тэнгэр, их дэлхий хэмээн байгаль дэлхийг дээдлэн шүтэж, зөгцсөн амьдарч, өсөн үржиж, ургажин төлждөг хөдөө аж ахуйн нөөц баялгаа зүү зохистой ашиглаж хүн ардынхаа ажил амьдралыг тэтгэж ирсэн ийм түүхтэй ард түмээ. Өнгөрсөн түүхэн цаг хугацаанд монголчууд бид газар тариалангийн салбараа дэмжиж, улс орон ард иргэдийнхээ хүнсний хэрэгцээг хангах, мөн одоо экспортлох зорилгоор Атрын 3 удаагийн үндэсний хэмжээний аяныг амжилттай өрнүүлэн зохион байгуулсан байт юм. Атрын анх дугаар аян 1959 онд эхэлж 10 сангийн аж ахуй шинээр байгуулагдж, үр дүнд нь 6 жилийн дотор 1 сая орчим га Атар газрыг эзэмшиж, анх удаа 516 мянган тонн үр тариа хураан авсан багтам сайхан амжилтыг гаргаж байсан. Та бид түрүүн бас энэ түүхэн баримтат киног бас бүгдээрээ үзлээ. Мөн газар тариалангийн салбарын үндэсний мэрэгжилтэн болсон хүчин бэлтгэх, их дээд сургууль, техник мэрэгжлийн сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд үүсэн байгуулагдсан Атрын анх дугаар аяны гол үр дүн байсан гэж хэлж болно. Энэ Атрын анх дугаар аяныг зохион байгуулахад хуучнаар одоогийн Оросын холбооны улс буюу хуучнаар одоо манай зөвлөлт улсын одоо шилдэг тэргүүний мэрэгжилтнүүд хүрэлцэн ирж, монголчууд бидэнтэй хамтарч Атар газрыг эзэмшиж, тухайн үеийн одоо шинэ техник, технологиг Монголд нэвтрүүлж, хамтарч ажиллаж байсан энэ сайхан түүхийг бас бид нар хизээч мартаж болохгүй. Түүх бол түүх байдیں۔ Тийм учраас бид бол одоо Оросын ард түмэнтэй тогтоосон энэ сайхан одоо хамтын ажиллагаагаа бид цааш улам өргөжүүлэн хөгжүүлж явах ёстой гэдгийг бас энэ зориуд тэмдэглэж хэлсэж байна. Атрын 2 дугаар аян 1976 онд эхэлж үр дүнд нь 1.2 сая га эргэлтийн талбайтай жилдээ тариалах талбай 837 мянган гад хүрч 840 мянган тонн үр тариа, 155 мянган тонн төмс хүнсний ногоо, 1 сая гаруй тонн таримл тэжээл одоо хадлан авч ирсэн юм бас түүх байна. Гэвч одоо бидэнд нийгмийн эдийн засгийн шилжилтийн одоо хүнд цаг үе хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарт бас ихээхэн сорилт бэрхшээлийг авчирсныг та бид бүгдээрээ мэдж байгаа. Тухайлбал шилжилтийн он жилүүдэд газар тариалангийн эрхлэлт талбай 60 гаруй хувь, машин, техник, трактор, комбайн 90 гаруй хувийг одоо бүрэн ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүссэнийг бас та бид нар санаж байгаа. Ийм хүндрэл бэрхшээл манай улсад тохиолдсон. Энэхүү хүнд үед үр тариа, гурилынхаа 70 гаруй хувь, төмс хүнсний ногооны 50%-ийг гаднаас бид нар импортоор авдаг байсныг бас та бид санаж байгаа. 2005 он гэхэд 77 мянган тонн буюу Атрын 2 дугаар аяны үеийн 840 мянган тонноос даруй 90 гаруй хувиар одоо бидний тариалт уурсан. Ийм одоо хүндхэн цаг үеийг бид давсаа. Харин Монгол улсын засгийн газар 2008-аас 10 онд Атрын 3 дугаар аян болох Атрын тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг дэвшүүлэн хэрэгжүүлснээр уг салбарт хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэг тусалцаа үзүүлж, дэвшилтэд техник, технологиг нэвтрүүлснээр тариалангийн эргэлтийн талбайг 650 мянган гад хүргэн сэргээж, Улаанбуудаа, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадсан Атрын 3 дугаар аяны одоо гол үр дүн байсан гэж бас хэлж болно. Газар ээжийн үр шимийг хүртэж хүн ардаа эрүүл хүнсээр хангах их үйлсэд хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн энэ салбарын баялаг түүхийг бүтээгчид, үе үеийн тариаланчид, салбарын мэрэгчлэнүүд та бүхэнд би бас ард түмнийхээ нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлье. Бид ийм түүхийг хамтдаа бүтээсэн байна. Эрхэм үндэт нөхдөө, Монгол төрийн бодлогын цөмөд Монгол хүн, Монгол өрх байж ирсэн цаашаач байх ёстой. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын нэг чухал асуудал нь Монгол хүнийг эрүүл, аюулгүй орчин, найдвартай эрүүл хүнсээр хангах явдал байт юм а. Тиймээс бид байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдлаа онцгой анхаарч, уур амьсгалын өөрчлөлт, тэр дундаа цөлжилт, хөрсний доройтол, шороон шуурга, жил ирэх тусам эрчимжид, цас цууд, ган ганчгийн давтамж нэмэгдэж байгаа энэ цаг үед ихээхэн анхаарч ажиллах шаардлагатай болсон байна. Энэхүү цаг агаарын тавгүй нөхцөл байдал манай улсын уламжлалт хүнс хөдөө аж ахуйн салбарт хүн дээр тусаж
монголчууд бидний аж амьдралд ихээхэн сорил бэрхшээлийг одоо бас дагуулж байгааг бид өөрсдөө мэдж байгаа. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд бодит үр дүнтэй тэмцэх, бодит үр дүн гаргах, улмаа тогтвортой өвчин зорилтуудаа амжилттай ханган хэрэгжүүлэхэд монголчууд бид онцгой анхааран ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Тэм учраас Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар тэрүүн мод, хүнсний хангамж, аюулгүй байдал, эрүүл Монгол хүн, цагаан алт зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг улс орон даяар санаачлан хэрэгжүүлж байна. Энэ маань үр дүнгээ өгч байгаа. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл гэж бид бүхэн томьёолж хэлж байгаа. Тийм учраас бид нар нэгдүгээр хөрсөө хамгаалах ёстой. Хөрс бол бидний тусгаар тогтнол гэж байгаа. Хөрсөө хамгаална гэдэг бол тусгаар тогтнолоо хамгаална гэсэн үг. Хөрсөө хамгаална гэдэг бол хүнээ хамгаална гэсэн үг. Хөрсөө хамгаална гэдэг бол хоол хүнсээ хамгаална гэсэн үг. Тийм учраас хамгийн чухал зүйл бол хөрс байгаа юм. Тэгээ энэ хөрсний талаар бол манай тайралтчид, малчид та бүхэн маань одоо бүгдээрээ маш сайн мэддэг учраас би дэлгэрэнгүй яриад байгаа. Тийм учраас энэ хөрсөө хамгаалахын тулд бид одоо тэрүүн мод тарьж байна. Хүнсний хангамж, аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөнийг хийж байна. Тэр нь бид нар цагаан алт гэж одоо хөтөлбөрийг шинээр нэмсэн. Өдөөгийн малчдын одоо ноос, ноолуур, арьс шир, малаас харж байгаа түүхийг одоо эцсийн бүтээгдэхүүн болгож одоо экспортод гарах дотоодынхаа хэрэгцээг хангах чиглэлээр одоо бид нар ажиллах ёстой. Энэ ажил одоо энэ жилээс эхлээд ингээд бас эрч хүчээ аваад явах болно. Тэгэхээр миний хэлсэн төрөний одоо энэ хөдөлгөөнүүд хоорондоо уялдаа холбоотой эцсийн зорилго нь бол улсынхаа хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангах, эрүүл найдвартай хүнсээр хангах. Цаашлбал хүнс экспортлагч улс болъё гэж байгаа. Хүнс экспортлагч улс. Бидэнд ийм өргөн боломж байна. Асар өргөн уудам нутаг бидэнд байна. Баялаг байна. Одоо бид нар маш сайн зохион байгуулалтанд орж ажиллах ёстой. Хүн төрөлхтний хүнсний хангамжийг хийхэд Монгол улс өөрийнхөө хувь нэмрийг оруулах ёстой гэж үзэж байгаа. Хувь нэмрийг. Бид одоо дандаа бусдаа сууж амьдрахгүй. Одоо хангалттай. Одоо өөрсдөө үйлдвэрлэн, өөрсдөө бүтээн, бусад улс оронтой одоо хамтарч ашигтай ажиллана. Цаашдвал хүн төрөлхтөнд Монгол улс хүнсний хувьд хувь нэмрээ оруулдаг ийм улс болноо. Ийм улс болохын тулд бид одоо хичээл зүтгэж ажиллаж байгаа. Зөвхөн хүнсний хангамж, аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөний хүрээнд төр захиргааны 35 байгууллага хамтран ажиллаж хууль, дүрм, төсөв санхүү, хөнгөлтөө зээл, гайл татрын хөнгөлт чөлөөлтөөс эхлүүлээд 114 төрлийн арга хэмжээг бид нар одоо хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд арилжааны банкар дамжуулан 5-6% хүүтэй 3-5 жилийн хугацаатай нийт 1.3 их найт төгрөгийн хөнгөлтөө зээлийг төр засгийн зүгээс 3100 орчим хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, иргэн аж ахуй нэгжид олгосон байна. Энэ цаашаа үргэлжлэн үүний үр дүн гарч байгаа. Үр дүнд нь хүнсний салбарт нийт 24 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтанд орсон. 24 хүнсний үйлдвэр шүү. Өнгөрсөн 2023 оны байдлаар хүнсний ногооны хэрэгцээнийхээ 85% бид нар дотоодсоос хангаж чаддаг боллоо. Энэ бол том амжилт. Тэгээд зориглоод бүтээгээд ажлууд юм болдсон байх гэдгийг бид өөрсдөө харж байгаа шүү дээ. Харж байгаа. Бидэнд тийм боломж байна. Тийм ур ухаан байна. Боловсрал мэдлэг байна. Чадвар байна бидэнд. Хамгийн гол нь хөдөлмөрлөх ёстой. Алийн болгон бусдаас гууж амьдрах уу гэж нэг үг би хэлээд байгаа шүү дээ. Тийм учраас одоо бүгдээрээ өөрсдөө үйлдвэрлэнэ. Монгол хүн болгон хөдөлмөрлөх ёстой. Ажиллах ёстой, зүтгэх ёстой, амьдралынхаа төлөө, улс орныхоо төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө, ирээдүйн сайн сайхны төлөө бид нар ажиллах ёстой. Бидний өвөг дээдс бүгдээрээ хөдөлмөрлөж ирсэн хүмүүс. Тэгэхээр энэ бол одоо хамгийн чухал зүйл ээ гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлснээр байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжил шинэ боломжууд нээгдэж байна. Хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжил хангагдах, худалдаа, экспорт, хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэх, ядуурл буурах зэрэг олон эерэг үр дүн одоо авчирч байгаа. Эхнээсээ үр дүн бас гарч байна, харагдаж байгаа. Нэгсээр манай улс хөгжин дэвжиж ард иргэд маань амар тайван, эрүүл, аюулгүй орчинд монголчууд бидний үндэсний баялаг одоо арвижин дэвжнэ. Хамгийн чухал юм бол хоол хүнс шүү. Хоолтой ундтай байх бол энэ улсын аюулгүй байдал байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан 100 жил 10 зорилт хөгжлийн санаачлаг алсын хараа 2050 урт хугацааны бодлогын баримт бичиг болон өсчилсэн хөгжлийн үзэл баримталд Монгол улс эрүүл хүнс үйлдвэрлэгч, хүнс экспортлагч орн болох зорилт тавьж байгаа. Одоо саяхан одоо та бүхэн бүгдээ телевизээр харсан баг. Монгол халаад алгаар бэлдсэн
хоньны мах өнөөдөр Арабын улс орнуудад зарагдж эхэлж байна шүү дээ. Монголоос шууд онгоцоор одоо мах авч эхэлж байна. Энэ одоо амжилт гэж бодож байгаа. Монгол тарьсан тариа ногоог, Монголд тарьсан үйлдвэрлэсэн махан бүтээгдэхүүнүүдийг дэлхийн улс орнууд худалдаж авъя гэж бидний сал тавьж байгаа шүү дээ. Хамгийн гол нь бид нар одоо нийлүүлэлтээ хэсгэх хэрэгтэй. Техник технологио сайжруулах хэрэгтэй. Олон чанартай дэлхийн стандартад нийцсэн одоо хоол хүнсийг бид нар бэлдэх шаардлагатай байна. Зах зээл нь бидэнд бэлэн байж байна. Монгол улсыг тойроод нийтдээ 1.6 тэрбум хүн амьдарч байгаа. Төв Азийн улсууд байна. Манай мөнхийн хоёр хөрш байна. Одоо удахгүй бид нар Оросын холбооны улсад нийтдээ 375 нэг төрлийн хүнс хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг бид нар гайлын татвараас чөлөөлж байгаа Оросын тал. Евразийн холбоо маш өргөн сайхан боломж бидэнд нээгдэнд бас бидний хамтын ажиллагаа цаашаа улам өргөжин манай хөдөө аж ахуй газар тариалан жижиг дунд үйлдвэр хөгжих юм боломж нөхцөл бий болж шинээр бий болж байна. Ийм сайхан одоо боломжууд бидэнд байна гэдгийг бас одоо хэлхийг хүсэж байгаа. Тэгээ энэ хүрээнд одоо бидний Дархан уус, Хилэн, Төв аймагуд болон төвийн бүсийг хөдөө аж ахуйн төрөлдсөн аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр зорж байгаа. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн ямыг Дархан уул аймаг шилжүүлэн байршуулахаар улсын их хурл засгийн газрын тогтоох шийдвэр гарсан. Ажил нь эхлээд явж байна. Энэ шийдвэрийн үр дүнд сургалт судалгаа, үйлдвэрлэл, төрийн байгууллагуудын төвлөрөл бий болж, шинжилгээ ухаан, технологи, инновацид тулгуурласан байгаль орчин дээлтэй, тогтвортой хүнс хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил үр дүн гарна гэж бас харж байгаа. Мэдээж шинэ зүйл бас алдаа оноотой янз бүр байхыг хүсэхгүй. Энийг засаж сайжруулад явах хэрэгтэй. Бүх ямдууд Улаанбаатар хотод байх шаардлагагүй гэж үзэж байгаа шүү дээ. Байх ёстой газраа байх хэрэгтэй. Энийг зөв харж, зөв ухаарч бид нар энэ бүсчилсэн хөгжлийнхээ үзэл баримтал толгуурлуудад цаашаа нь одоо хөгжүүлэх ёстой. Улаанбаатар бол хот бол хэд төвлөрсөн. Улаанбаатар хотод амьдрахад одоо хэцүү болж байгаа тийм ээ та бүхэн анзаарч. Тэгэд өнөөдөр Дархан хот ямар сайхан байна. Ямар сайхан цаг агарын таатай нөхцөл Дарханд байдгийг бид бүгдээрээ мэднэ. Улаанбаатар хотод мод хөлөглөг байхад сарын өмнө одоо Дарханд мод хөлгөлдөг шүү дээ. Дулаардаг. Сайхан цагууртай, сайхан орчинтой. Энийг бид нар ашиглах ёстой. Хар хорин гэж одоо шинэ хотыг бид нар байгуулахаар болсон. Хуучин хотоо сэргээн байгуулна. 500-аас 1 сая хүн амьдрах ийм том хотыг одоо бид нар байгуулах ажил эхлүүлээд явж байгаа. Шинэ хот бий болно. Эко хот бий болно. Смарт хот бий болно. Энэ Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулна. Томоохон мега төслүүд хэрэгжинэ. Үүнийг дагаад асрах ажлын байрууд бий болно. Дэд бүтцийн салбарууд хөгжинэ. Хар хоригдлоо Монгол улсын ерөнхийлөгч нүүн ирээдүйд. Тэр бол хар хориг бол манай хуучны нийслэл болно. Нийслэл болно. Тэгэхээр шинэ амьдрал бий болно. Хар хоригч одоо Улаанбаатар хотын өнөөдрийн Улаанбаатар хотыг 5 нийлүүлсэнд тэмцэх хэмжээний тийм өргөн уудам нутаг дээр бид нар хот байгуулах гэж олдож шүү дээ одоо. Энийг зайлшгүй хийн. Хийх ёстой. Бид эхлүүлэх ёстой. Бид хийх ёстой. Цаг хугацаа алдаж болохгүй. Эх орноо эрүүл хүнсээр хангах их үйлсэд хүнс хөдөө аж ахуйн салбарын ажилтан, албан хаагчид, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид та бүхний дэмжлэг, мандайлал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгийн чухал байна. Хамгийн чухал байна. Тэр тусмаа энэ одоо хүнс хөдөө аж ахуйн салбартай бид нар өөрсдийн одоо мөнхийн хоёр хөрштэйг хамтарч ажиллах бүрэн боломж бидэнд бас байгаа. Зах зээл байна бас тийч. Цаашид орчин дээлтэй бүсчилсэн хөгжил болон тогтвортой хөгжлийг дэмжсэн газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд төр хувийн эвшлийн зүгээс дараах асуудлуудад анхаарч ажиллах шаардлагатай байна гэж бас үзэж байгаамаа. 1. Уур амьсгалын өөрчлөлт, сөлжилт, шорон шуургыг бууруулж, ногоон хөгжлийг дэмжсэн, дэвшилтэд технологи, инновацид суурилсан, дэлхийн жишгт нийцсэн, экспортод чиглэсэн газар тариалангийн салбарын хөгжлийн шин төвшөнд гарах цогц шинжилэл, бодлого үйл ажиллагааг бид хэрэгжүүлэх ёстой. Улсын ерөнхийлөгчийн зүгээс хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамд бүхий талаар бас дэмжлэг үзүүлж бас хамтарч ажиллана. Хоёрт нь бүсэлсэн хөгжлийг дэмжсэн газар тариалан кластер цогцлборуудыг байгуулах, түүхийн эд бэлтгэн нийлүүлэл, борлуулалтын нэгдсэн тогтолцоо, жижиг дунд үйлдвэрүүдийг байгуулах, тээвэр логистикийн оновчтой сүлжээг бий болгоход болсон хүчнийг бэлтгэх асуудал дээр бид ихээхэн анхаарах шаардлагатай байна. За мэдээж манай баялаг бүтээгчдийн маань нэг хэлдэг зүйл бол урт хугацааны хөнгөлөлтөө зээлийг одоо урт хугацааны шүү тийм ээ олгох. 5-аас 10 жилийн хугацаатай хөнгөлөлтөө зээлүүдийг олгох явдал их чухал байна. Техникийн шинжилгээ, технологийн шинжилгээ ихэд энэ одоо их чухал зүйл байдیں۔ Тэгэхгүй 1-2 жилийн хугацаатай зээл бол энэ дээр амжилт олно гэж байхгүй. Тэгээд хүү өндөртэй арилжааны зээлүүд бол маш асуудалтай.
үүнээс ашиг олно гэж байхгүй. Үр дүн гарна гэж байхгүй. Тийм учраас улсаас анхаарч урт хугацааны хөнгөлөлттэй зөйлүүдийг одоо олох ажлыг цааш нь судлан үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Эрүүл ахуй чанарын асуудлыг шат чатантай анхаарч аюулгүй байдлын хяналтыг бас одоо сайжруулах ёстой. Хүнсний аюулгүй байдлын хяналт гэдэг бол маш чухал зүйл. Дээр нь одоо төсөв хөрөнгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн зөв ашиглаж зээл санхүүжилт татвар даатгал зэрэг санхүүгийн хөшргүүдийг бид нар оновчтой ашиглах шаардлагатай байна. Хүртээмжтэй ашиглах хэрэгтэй байна. Хувийн хвшлэг хөрөнгө оруулалт хамтын ажиллагааг дэмжих зэрэгт одоо цаашдаа бид ихээхэн анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. Энэнд одоо манай газар тариалан хөдөө аж ахуйн салбарын таа бүхний өөрсдийн бас санал санаачл итгэж чармаалт их чухал. Дээрээс нь төр засгийн зүгээс одоо бодлогоор дэмжиж ажиллах болно. Ингээд хоёр талын санал санаачлага нийлээд хамтраад ажиллавал бидэнд одоо өргөн боломж байна. Хийж бүтээх хүсэл тэмүүлэл байна. Боломж байна бидэнд. Энийг л одоо бүгдээрээ сайхан ашиглая. Тэгээд 65 жилийн сайхан түүхэн баяраа тэмдэглэж байгаа энэ өдөр бас бид нар цаашдаа юу хийж бүтээх ёстой, юун дээр анхаарч ажиллах ёстой гэдэг ингэж ярилцсан гэдэг бол их чухал юм байна. Тэгээд дээрх зорилтуудыг төр хувийн хвшлийн оновчтой хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлснээр ард иргэдээ гарал үүсэлтэн тодорхой, найдвартай, дотоодын эрүүл хүнсээр хангаж ажлын байрыг нэмэгдүүлж Монгол хүний амьдралын чанар сайжирч улмаар манай улс хүнс экспортлогч орн болох энэ зорилтоо бүрэн хангах боломж нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм аа. Улс орныхаа тусгаар тогтнол аюулгүй байдал, хөгжил дэвшил, үр хөвгтийнхээ гэрэлт ирээдүйн төлөө төр засаг түмэн олдороо нэгдэн нийлж эх орон сэтгэлээр цөмөрөө хамтран ажиллацгаая. Алтан шаргалдах тариан талбайн ургацсан ариун байж ажилсаг хичээнгүй тариаланчдын үйлс нь улам өөдрөг байхын өрөөлийг өргөн дэвшүүлье. Түүхтэн баярын мэндийг та бүхэндээ дахин хүргэе. Мөнх тэнгэрийн хүчинд ор Монгол улс мандан батах болтугай.